Амар хүйтэн байна. Үнэхээр амар хүйтэн. ARB Mongolia-гийн өвлийн аялал 4-р өдрийнхөө шөнийг Хөсгөл аймгийн Нэрэнчил өвсөн дээр хонж जैन. Тэгээд одоо өөрийн 5 цаг болж байна. Тэгээд бид та бүхэндээ амортизатор бүшээ яг бодит хасах 46 градусд хэрхэн ажиллаж байгааг нь танилцуулах гад ингээд байж байна. Тэгээ манай ARB Mongolia-гийн хэрэглэгчид бол бүгд мэдж байгаа. Энэ BP51-ийг бид нар 100 туршиж үзсэн тий. 100-ны аялалдаа тэгээд тэрхүү бичлэгийг манайхан бас үзсэн баг. Одоо бид нар яг өвөл бодит нөхцөл байдал дээр хэрхэн ажилтгийг нь үзүүлэх гээд ингээд байж байна. Тэгээд одоо та бүхэн харж байгаа ингээд бүр аимшигтай цантцсан гадаа бол амар хүйтэн байна. Хасах 45-6 градус хүрж ах шиг байна. За тэгээ хэдүүлээ одоо мэдээж амортизатор бүшийг шалгахын тулд машинаасаа халааж ин. Тэгээд үргэлжлүүлээд манайх ингээд шууд хөдлөө шууд явж болохгүй. Одоо тодорхой хэмжээнд ийм хүйтэн нөхцөлд бол ямар ч амортизатор бүш маш хэцүү ажиллана. Тийм учраас зөөлхөн зугуухан хөдлөөд амортизатор бүшээ ингээд жоохон халаагаад ингээд цаашаа хөдлөө явах юм бол манайхаа ямар ч асуудалгүй дээ. Сая амортизатор бүшүүдээ бүгдийн тойроод үзлээ. Ямар нэгэн байдлаар асуудалтай байгаа зүйл алга. Одоо ингээд хэдүүлээ хөдлөөд яваад тушаад үзцгээ манайхаа. Тэгээд манай ARB Mongolia-гийн оруулж ирж байгаа бүх амортизатор бүшүүд бол Сибирийн бүс нутагт зориулсан онцгой хөдлөлт диск чадвартай ийм амортизатор бүш байгаа шүү манайхаа. Өнгөрсөн хугацаанд одоо энэ амортизатор бүшийг би одоо жил гараа явуулчлаа. Энэ хүртэл бол ямар ч асуудал гаргаагүй. Тэгээ өнөөдөр яг хамгийн хүйтэн шөнөнд зориуд нөхөвчлөг өвтөр хийж байна. Амарчин болшул ажиллагаа бол ямар ч асуудал болохгүй. Тэгээд сая битээр ямарсан угаасаа гадаа машина албаар гадаа хонуулсан. Энэ бүх юм мөлдөөсл болсон байлаа. Тэгээд нэлээ халааж байгаа. За амарчинаа нэг 2-3 км орчим нэлээ зөөлөн явж халаалаа. Тэгээ одоо бол ямар ч асуудалгүй ажиллаж байна. Тэгээд ARB-гийн бүх төрлийн амортизатор бүшний зөвхөн BB51 гэлтгүй одоо Metro Charge Plus за дахин шинжлэгдсэн NT64 200-300 загвар дээр бүгд Сибирь бүс нөхцөл зориулсан ийм амортизатор бүшүүд байгаа. Тэгээд яг бид нэр өөрсдөө өвлийн бодит тестийг ингээд хийчихлээ. ARB бол чанар таны аялалд амжилт хүсье. Олдмен эмүүтэй байхад бол та Монгол орны хаач алдахгүй явах юм биш үү?